Занга академи. Чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ. Сайн байцгаана уу? Занга академиас хуу хүний хөгжил чиглэсэн цуврал хичээлүүдэд та бүхэнд хүргэж байна. За энэ удаагийн сэдвээр нийлмэл эффект гэдэг хичээлийг авч үзнэ. За хүн болгонд бол амжилтын зорилгууд байж идэг. Хүн болгон амжилт руу тэмүүлж идэг. За хүн бүхэн бол яг амжилтанд хүрэх өөрийн гэсэн хандлага арга барилтай. За тэгвэл энэ нийлмэл эффект гэдэг нь хүний амжилт гэдэг зүйл яаж бий болд юм бэ гэдэг талаар хамтдаа дэлгэрүүлж энэ хичээлээр авч үзье. За амжилтын талбарын талаар асуухаар хүн болгон таны амжилт яг юу юм бэ? Та өөрийнхөө амжилтыг яг юугаар хэмжих юм бэ? За зарим хэсэг нь бол ингээд санхүүгийн зорилтууд тавьж байгаа. За гоё аялал, за үр хүүхдээ өндөр боловсрол эзэмшүүлэх, эрүүл амьдрах гэх мэт олон зорилтууд байна. За тэгээд ер нь ингээд тавьж байгаа зорилтын цаана хувь хүний амьдралыг харах өнцөг өөрийнх нь үнэт зүйл маш их чухал байдаг. За зөвхөн ингээд санхүүгээр ингээд амьдралаа хэмжинэ. Зөвхөн би ингээд санхүүтай л багт болоо. Мөнгө миний амьдралын төв юм. За мэдээж мөнгө санхүү хүний амьдралд хэрэгтэй байлгүй яг хөв. Гэхдээ бүх амьдралын зорилго бас биш. За Стив Джобсын тодорхой жишээ байдаг. Стив Джобсыг бол мэдж байгаа. Apple компаниг үүсгэн байгуулагч, дэлхийн том инновац нэвтрүүлэгч ийм хүн. За Стив Джобс бол нэгэнтээ ингээд дэлхийн топ тэрбумтан болсон боловч эрүүл мэндийн шалтгаанаас болоод бас тэр өөрийнхөө эрүүл мэндийн амнасыг аварч чадаагүй. Тэгээ Стив Джобсын сүүлийн захиасуудыг харах юм бол эрүүл мэндийн талаар болон гэр бүлтэй харилцааны талаар Стив Джобс өөрийнхөө амьдралдаа алдсан алдаануудыг бас бичсэн байдаг. За яг Стив Джобс эд мандаж байх үедээ, эд бүтээмжтэй байх үедээ гэр бүлтэйгээ бас тийм сайхан харилцаатай байгаагүй. Ялангуяа өөр хүүхдтэйгээ энэ төр бас юм нээлттэй сайн дотн харилцаатай байж чаддаг. Тэгэхээр амжилтын бүтэн зураглал буюу талбар гэдэг зүйл бол бүх зүйлийн нийлбэр байж байгаа. Та эрүүл байх юм бол амьдралдаа маш олон зүйлийг хийж бүтээн. За минь танд зорилгоо биелэх санхүүгийн төлөвлөлтүүд байх хэрэгтэй. За мөн танд яг боловсрал, мэдлэг ур чадвар чухал. За гэр бүлтэйгээ сайхан харилцаатай байх хэрэгтэй. Тэгэхээр энэ харилцааны талбар, санхүүгийн талбар, эрүүл мэндийн талбар, боловсролын талбар гэх мэт энэ бүх талбарууд дээр та яг зорилтуудыг тавьж ээж энэ нэг талбарууд чинь бие биегээ дэмжсэн юм нийлмэл байж таны амжилт яг бүтэн байна гэсэн. За хоёрдугаарт хүмүүс амжилтанд ямар хандлагаар хүрдэг вэ гэж. За нэг хэсэг нь бол амжилтанд бол hard work-ийн буюу маш хүчээж, чармааж, зүтгэж энэ бол тийм амархан хөлс урсгасан байдлаар хүрдэг. Хичээдэг, хөдөлмөрлөдөг. За нэг хэсэг нь бол ийм хялбар юмд дуртай. За 4 цагийн маркетингийн сургалтанд суучвал маркетингийн менежер болчихно гэж ойлгодог. За эсвэл 6 өдөр уух ийм тураах ийм бэлтгэлүүдийг сонирхож байдаг. За тэгээд ногоон цай уугаа 6 цаг хөдөлмөрлөөд хүн хүссэн хэмжээнд турахгүй 4 цагийн маркетингийн сургалтанд суугаад хүн мэргэжлийн маркетер болчихгүй. Тэгэхээр энэ амар хялбар байдлаар хандах энэ зүйлүүд бол амжилтанд хүний хүргэдэг юм аа. За мөн ямар нэг хандлага байдаг гэхээр уртын хариалт гэдэг. За энэ юу гэхээр нэг том дэвсрэлттэй ажил хийчих. Нэг том зүйлийг хийгээл бүх амьдралынхын зорилго биелчин. Нэг дор амжилтандаа хүрчнэ гэж итгэдэг хүмүүс байдаг. Том зүйлийг л хийх гээд байдаг. Нэг л удаа хийх гээд байдаг. Нэг л удаа хүрэх гээд байдаг. Ийм хандлагатай хүмүүс байдаг. За ихэнх нь бол хүрдэггүй. Яг амьдрал дээр бол дандаа алддаг. Хялбархан боломж хайсан хүмүүс бол том эрсдэл томжийдэг. За ийм уртын хариалт бол яг хийгээд хэрэггүй. За ингээд амжилтын аксиолог буюу үндсэн зарчим юу юм бэ гэхээр сум шиг хурдан ирдэг. Тэр уртын хариалчийг амархан ирдэг тийм амжилт гэж байхгүй. За эсвэл тийм амттай хялбархан 4 цагийн сургалт 2 цагийн тураах юм бэлтгэл ийм зүйлээр танд ирдэг тийм хялбархан амжилт гэж байхгүй. За нөгөөх нь ийм энэ secret гэдэг манайхан номыг мэдж байгаа. Хүн бодоод талах юм бол тэр бодлын дагаад хүн дээр ийм боломжууд нь ирчдэг, амжилтанд хүрчдэг. Зөвхөн бодоо суугаад ах юм бол амжилт ирчихгүй. Тэгэхээр ийм бодоо суудаг, төргөн ирдэг тийм хялбархан амттай амжилтууд гэж бол байдгүй юм байна. Амжилтын дүрм дотор бол. Тэгэхээр хүмүүс яаж тэр амжилтандаа тавьсан зорилгодоо хүрэх юм бэ? Ямар хандлага хэрэгтэй юм бэ? Тэгэхээр танд нэг л сонголт байгаа.
та жижиг алхмууд дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй. За таны амьдралыг, хүний амьдралыг 160 гэд үзэх юм бол магадгүй 100 мянган өдөр, 40 мянган цаг тэрүүгээр илэрхийлж болох юм. За нэг гоёмсог бүтэн барилгыг бид нар төсөөлөх юм бол маш олон жижиг тоосгонуудын нийлбэр байж байгаа. За үүнтэй л ижил таны тэр том төсөөлөд байгаа амжилт гэдэг зүйл маш олон жижиг зоригтой алхмуудын нийлбэрээр л тэр бүтэж байгаа. Тэрнээс нэг том уртын арайлтаар бий болчихгүй. За тэр барилга өөрөө хэлвэл 100 мянган тоосгоос бүтсэн байж магадгүй. Нэг тоосго болгон зөв өргөдөж тэр барилга бий болсон. Тэгэхээр энэ олон жижиг сонголтуудыг яаж бүтээмжтэй хийх үү, тухайд нь хэрхэн зөв сонголт хийх үү гэдгээс хүний амжилт хамаарч идэг. Үүнийг нийлмэл эффект гэж яриад байгаа. Нийлмэл үр дүн. 100 мянган тоосгыг зөв өрсөн учраас нэг барилга зөв баригдсан. Тэрнээс нэг тоосго тавиад тэр барилга бий болчихоогүй. Тэгэхээр таны амжилт бол жижиг сонголтуудыг л зөв хийх асуудал. За, нийлмэл эффект буюу тэр үр дүн яаж бий болдог вэ гэхээр. За та өдөр бүрдээ хийж байгаа тэр эерэг давтамжтай үйлдэлүүд энэ нь ингээд урт хугацаанд явахлаарэ танд өссөн өөрчлөлтийг тэр амжилтыг чинь бий болгоно. За эсвэл өдөр бүрийн бүтээмжиг үйлдэлүүд байна. Өдөр бүрийнхээ цаг минут сонголтуудыг та нэг бол ямар ч үр бүтээлгүй зориггүй өнгөрөөж идэг. Тэдгээр нь яг цаг хугацаа урсгах ирээр танд ямар ч өөрчлөлт шинжилгээг авчирч өгдөг. Энэ хоёр сонголтын дээр л хүн байж байгаа. Алийг хийх үү гэдэг нь тэр хүний сонголтын асуудал. Тэгэхдээ урт хугацааны үр дүн зориг гэдэг зүйл бол жижиг зорилгуудын нийлбэр, жижиг үр дүнгуудын нийлбэр, уялдаатай алхмуудын нийлбэр юм байна. Үүнийг нийлмэл эффект гэдэг байгаа учраас та маш анхаарал болгоомжтой тэр зорилгуудаа үнэнч тууштай зөв төлөвлөж ажиллах хэрэгтэй. За өөрөөр хэлэх юм бол түрээсийг бол манайхан мэднэ. За түрээс гэдэг зүйл бол яг ухлаар яг энэ амжилт гэдэг зүйл нь нөгөө талаасаа нийлмэл эффектийг тайлбарлавал та өдөр бүрийнхээ түрээс төлөхтэй ижилхэн процессыг хийж байгаа. Та нэг ипотекийн зээлээр юм томоохон үйл хөдлөх хөрөнгө өөртөө худалдаж авлаа. Та өдөр бүрийнхээ түрээсийг төлж иж тэр чинь таны эзэмшилд ирнэ. Та нэг өдрийнхөө түрээсийг төлөхгүй байх юм бол тэр үйл хөдлөх хөрөнгө юм уу тэр объект таны нэр дээрээс ирэхгүй. Тэгэхээр өдөр бүрийнхээ түрээсийг төлдөгтэй ялгаагүй өдөр бүрийнхээ хийх ёстой тэр уялдаатай ажлуудыг заавал хийж явах хэрэгтэй. За тэгээд ажиглахад бол хүмүүс жишээлбэл эрүүл мэндийн талбар дээр сүүлийн үед Монголд бол таргалт нэлээд нэмэгдэж гисэн жинхэнэ асуудалтай. Үүнээс болоод сахар ч юм уу бусад бие эрхтнүүд бол өвчлөөд явдаг. За ямар хандлага харагддаг вэ гэхээр за нэг 7 хоног гүйдэг маш тууштай гүйдэг. Өглөө 6 цагт босоод 7 хоног гүйдэг. Тэгээд яах вэ гэхээр 1 сар болдог. Фитнест явна гэж бүтэн жил боддог. Тэгээ явсаа нэг сарын дараа яах вэ гэхээр за ер нь шантраад алга болчдөг. Ингээд тогтмол хийдгүү энэ үр дүнд хүрдэггүй. Тэгээ ингээд нэг хийгээд нэг болоод нэг хийгээд нэг яваад байгаа нь та өдөр бүрийнхээ төрөөсийг төлөхгүй байна. Нөгөө амжилтын хийх ёстой алхмуудаа хийхгүй байна. Тууштай биш байна л гэсэн. Тэгээ энэ хятад ардын нэг сургаал өгөн дотор байж байгаа. Их бити, бага бити, тогтмол хий. Байнга хийж байгаа. Тэгэхээр ийм удаан тогтмол хийж байгаа, давтамжтай хийж байгаа, тууштай хийж байгаа альва үйлдэлүүд урт хугацаанд үр дүнд хүргэж идэг. За тухайлх юм бол та өдөр болгон нэг хуудас ном уншдаг бол жилдээ хэдэн ном унших вэ? Жилдээ та хамгийн багадаа 4-5 ном унших та тэнцгээр ийм ажлбаруудыг хийж байгаа. Өдөр болгон нэг хуудас унших дадал зуршлыг бий болгож. За өдөр болгон нэг англи үг хийжлэх юм бол та жилдээ 365 жилийн дотор та яах вэ? Хамгийн багадаа 1500 англи үгийг бол эзэмших боломжтой. Өдөр болгоны чинь санхүүгийн хуримтлал таныг 365 хоногийн дараа ямар хэмжээний хуримтлал дээр бий болох вэ? Өдөр болгоны хийж байгаа дасгал сургуултууд, хоолны дэглэмүүд таныг жилийн дараа ямар өөрчлөлтөнд авчрах вэ? За өдөр болгоныхоо тэр хийж байгаа энэ түрээс төлж байгаа мэт энэ амжилтын алхмуудыг бол тасалдахгүй хэрэгтэй. За хийхгүй ч байж бас болдог. Тэгэх юм бол та амжилтаа эзэмшихгүй. Хаяа яадаг хаяа болдог. Энэ тууштай байдгүй энэ жижиг алхмуудыг дунд нь таслаад энэ нэг бүрдэж байгаа гинжи холбоогоо таслаад их юм бол амжилтанд хүрэхгүй.
За ингээд хэлээд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр нэг том харих гэдэг байгаа. Нөгөө амжилт гэдэг зүйлээ ингээд нэг залгичих гэдэг байгаа. Нэг л алхмаар хийж гэдэг байгаа. Энэ хандлагыг одоо хаалах хэрэгтэй. Энэ ийм алхмаар хүн амжилтанд хүрдэг юм аа. Амжилт бол нийлмэл эффект гэдгийг л энэ сургалтаар бол танд ойлгуулж байна. За тэгээ сонголт үр дүн таны сонголтын асуудал. Та өглөө босоод дасгалаа хийх үү? Зургатныхаа удирдлагыг бариад одоо дуртай сувгаа үзээ суух уу? Энэ таны сонголтын асуудал. За энэ аль талбар дээр таны сонголт байх вэ? Таны асуудал. Тэгээд магадгүй 1 жилийн дараа бол нэг өөрчлөлт харагдахгүй баг. 5 жилийн дараа гэхэд танд хэдэн килограмм нэмэгдэх үү? За эхний сонголтыг хийвэл та эрүүл бие галбар эрүүл мэндийн хадгалаад авч явж болно. За нөгөө талдаа сонголтоо хийгээд явах юм бол та яах вэ? Жингийн илүүдэлтэй болоод үр дүнгүй байгаад байгаа. За сонголт үр дүн таны асуудал байна. За тэгээд хоолтон дээр манайхан монголчуудын одоо түгээмэл иддэг хоолууд бол бууз, хуушуур одоо кил халаар нэмэхээр одоо ийм хоолуудыг маш их иддэг. За эсвэл танд одоо илүү шингэцтэй эрүүл мэндэд дэмжих хоолтуудыг та зохистой хэрэглэж болж байна. Хоолны дэглэмээс эхлэх юм уу юу байх. Гэх мэт сонголт үр дүн таны асуудал байж байгаа. Энэ сонголтуудыг бид нар өдөр болгон хийж идэг. За тэгээд амжилтын одоо энэ нийлмэл эффект буюу амжилтанд хүрэх хандлагаа өөрчлөхийн тулд ямар дадлуудыг эзэмшсэн байх ёстой вэ гэж. За тэгэхээр энэ 5 одоо амжилтын дадлыг та өөртөө бий болгоод анхаарах хэрэгтэй. За нэгдүгээр том төлөвлөгөө зорилгоо жижиг алхмуудад хуваарлах хэрэгтэй. За та бүтэн жилийнхаа зорилгыг 12 сард нь ингэж хувааж харна. Сарынхаа амжилтыг та өдөр өдөрт нь хуваарлана. Өдөр өдрийнхөө зорилгыг цаг руу нь хуваарлана. За тэгээд тэр бүр нэг өдөр тутмын цагт дотор хийж байгаа ажлын гүйцэтгэлүүд таныг яг бүтэн жилийн чинь зорилго руу авчиж харж байгаа. Тэгэхээр та энэ жижиг алхмуудад илүү төвлөрж үүнийгээ чанартай хийхэд анхаарах хэрэгтэй. За Walmart компанийг үүсгэн байгуулагч Сэм Волтны одоо нэг хэлсэн үг байдаг. Том компанид жижигээр сэтгэх хэрэгцээ шаардлага гардаг юм гэж. За энэ нэгдүгээр алхам дээр Walmart бол одоо маш том 200-300 мянган ажилтнтай дэлхийг одоо дамнасан ийм том жижиглэн худалдааны бизнес. Тэгтээ тэргүй том бизнес. Гэхдээ жижиг зүйлүүд дээр одоо анхаарах шаардлагатай байна гэж тий. Амжилттай одоо ийм компанийн хувьд юм жишээ байна. За амжилттай хүмүүс ч гэсэн яг нь жижиг зүйлүүдийг бас фокуслж харж байгаа хэрэгтэй. Зорилгоудаа одоо та бүр ингэ жижигчилж тэр зүйлүүдийн одоо залгаас холбоос хэрэгжилтэн дээр анхаарч байгаа хэрэгтэй. За хоёрт өдөр бүрийн тэмдэглэл маш чухал юм байна гэж. За та заавал тэмдэглэлийн дэвтэр буюу энэ дадал зуршлаа бүтээх амжилттай дүгнэх тэмдэглэлүүдийг хөтлөж байгаа хэрэгтэй. Тэгэхгүй бол ингээд өдөр өдрийн юмнууд чинь хүн яах вэ гэхээр насан турш хүрсэн хүний мартах процесс маш хурдан байж идэг. Альва шинэ сургалтанд суусан хүн, шинэ мэдээллийг авсан хүн хамгийн багадаа 2-3 цагийн дотор тухайн мэдээллийн 50-аас 60% мартчихдаг. Тэгээ хүүхдүүдийн санах болон суралцах чадвар бол насанд хүрсэн хүнийхээс хамаагүй илүү байдаг. Тэгээ бид нар ийм хурдан мартдгийн болвол жилийн дотор одоо бодож санаж байгаа зүйлүүдээ аль хэдийн ингээ мартаад ихнээс нь яваад идэг. Ингээд нөгөө зорилгочин бүдгэрэх, зорилгодоо төвлөрөх процессууд алдагддаг юм аа. Тийм учраас энэ тэмдэглэлийг хөтлөөд явж байгаа юм бол эргээд мартсан зүйлүүдээ одоо тэмдэглэх, санаж явахад бол таны амжилтанд бол маш чухал дадал хэрэгтэй одоо ур чадвар байх юм шүү. За 3 дугаарх нь маргааш хандлага өөрчлөлөө гэж. Монголчууд одоо дандаа маргааш хандлага өөрчлөлөө тий. Яах вэ гэхээр маргааш болъё. Энэ лазгналаасаа салах хэрэгтэй. Та маргааш л гэж бүхнийг тавьж байгаа бол өдөр болгоны зорилтууд чинь нэг өдрөөр ухарж яана л гэсэн үг. Өнөөдөртөө нүүр тулах хэрэгтэй. Өдөр өдрийн бүтээмж өдөр өдөртөө биелжиж таны нөгөө гинжин хэлхээн дээр зорилгууд чинь цаашаа явна. Тэгэхээр энэ хандлага маргааш гэж хандлагыг тавьж байгаа бол та нөгөө тухлаг бүс буюу лазгналын тойрол руу орцсон байна гэсэн. За өмнөх хичээлээр бид бүхэн хамтдаа үзчихсэн. Тухлаг бүс дотор байгаа хүний нэг хандлага болвол бүх зүйлийг маргааштай хандлагатай байж идэг. За энэ хандлагыг өөрчлөе. Өнөөдөр гэж хэлж хэвшээ. Өнөөдөр хийж сурыг. За тогтмол хэрэгжүүлэх. Байнгын хэрэгжүүлээд авах юм бол дадал болно гэж. За ялангуяа
шинэ дадал зуршлыг бий болгохын тулд хүнд 300 удаагийн оролдлого байхад хүний одоо тархинд яг шинэ одоо зуршлын дадлын одоо ийм эд эсүүд бий болж тэрийг хэрэгжүүлэх давтамжтай үйлдэлүүдийг цаашаа хийж явж идэм байна. За нэгэнтээ үүссэн дадал зуршил бол таныг цаашаа ямар ч бодохгүйгээр тэр үйлдэлийг хийж идэг. Бид нар одоо замын хөдөлгөөнөөр гарахдаа ногоон гэрэл гэж юу вэ, цагаан гэрэл гэж юу вэ гэж бодохгүйгээр л явж идэг. Энэ өөрөөр хэлбэл биднэрт тийм дадал зуршил үүссэн байна. Нэгэнтээ хүн өдөртөө бол одоо 40 мянган гэрээтэй бодлыг бол яг бодж идэг. Дадал зуршил бол нэгэнтээ програмчлагдсан учраас автоматар яг биднийг чиглүүлээд явж идэг. Үүссэн зуршил сайн муу гэж бол тарих ялгаж чаддаггүй. Тэр кодлогдсон, тэр програмчлагдсан үйлдэлийг л хийж идэг. Тийм учраас та бол яг тэр амжилтын дадлуудыг байнга хэрэгжүүлэх зүйлүүдэд тогтмол хэрэгжүүлж явах хэрэгтэй. Гүйцэтгэл нь маш чухал. За байнгын сайжруулалт. Байнгын сайжруулалт гэдэг дээр нь за та өөрийнхөө дадал зуршил, өдөр болгоныхаа алдаа дутагдал, өдөр болгоныхаа амжилтаас яг суралцж хөгжих энэ хандлагыг хэлж байгаа. Байнгын сайжруулах. За бид нар яг хөөхлөөр байнгын сайжруулахыг нэг сардаа нэг хийдэг, хаяаныг мартдаг байх юм бол энэ бас тийм хангалттай дадлага үүсэх байна гэсэн. За ер нь ингээд Япон хүний нэг одоо бас одоо бүтээмжтэй нэг байдаг онцлог бол бүх зүйлийг байнга сайжруулж хийж идэг энэ хандлага байна. За ингээд танд энэ compound effect буюу нийлмэл эффект хичээлтэй холбоотой өөртөө ажиллах даалгаврыг өгч байгаа юм. За нэгдүгээр яаж одоо өөртөө юм ямар дадал намайг илүү амжилтанд хүргээд байна, илүү эсвэл одоо ингээд зуураад амжилтанд хүрэхгүй байна. Би энэ нийлмэл эффект буюу одоо энэ амжилтын хандлагаа өөрчлөхийн тулд ямар дадлыг эзэмших ёстой юм бэ гэдэг дээрээ та нэг өөрийгөө ажиглаарай, өөртөө дүгнэлт хийгээрэй. Үүний дараа 1 сарын хэвшүүлэлт тэмдэглэлийг хөтлөөд зуршлаа бүтээгээрэй. За 1 сар та заавал тэмдэглэл хөтлөөд 30 хоногийн хугацаатай. За би энэ эерэг дадлыг өөртөө бий болгож байна. Ном унших дадал. Магадгүй танд одоо тавьсан зорилготой ч холбоотой ямар нэгэн эерэг дадлууд байх ёстой. За тэрнтэйг холбоотой та тэмдэглэл хөтлөж өөртөө эерэг зуршлыг бүтээх 30 хоногийн зорилтыг тавиад гараа. Үүний дараа та тэр зорилготой хүрсний дараа тэмдэглэл хөтлөж өөртөө дадлыг үүсгэх энэ зорилгод тавьсан үе тавиагүй үеийг харьцуулаад ажиглаад үзээрэй. Маш том ялгаанууд харагдана. За ингээд таны одоо амжилт хүсье. За ингээд танд амжилт хүсье Занга Академиас. Ингээд дараагийн хичээлээрээ хамтдаа уулзцгаая. Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгөө бүтээ.